Мэргэжил бүхэн өөр өөрийн үн цэнтэй. Тиймээс ямар ч мэргэжил нийгэмд хэрэгтэй бас сайхан юм. Мэргэжил бүхэн сайхан цуврал нэвтрүүлгэнд мэргэжил бүрийн үнцэн, онцлогийг таниулж, хүүхэд залуус ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход нь туслах эрхэм зорилготой билээ. Манай энэ удаагийн дугаард үндэсний үйлдвэрлэгч салбартаа тэргүүлэгч чиглэл компани үйлдвэрлэлийн бодит орчинтой танилцаж, мэргэжлийн үн цэнийг ойлгож мэдрэх, ирээдүйд зорилгоо тодорхойлохоор Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 39 дугаар сургуулийн 9 дугаар ангийн 60 гаруй сурагчид оролцлоо. Сайн байцгаана уу хүмүүстээ. За өнөөдөр мэргэжил бүхэн сайхан нэртэй хүндэтгэлийн үйл ажиллагаа хүнс нийтийн хоолны салбарт түүхчлэн ажиллаж байгаа чиглэл компанид болж байна. За Чингэлтэй дүүргийн 39 дугаар сургуулийг энэ жил 9 дугаар ангинд төгсөж байгаа хөөрхөн бяцхан хүүхдүүд маань бидний ажлыг ажилтай танилцах, биднээс сургамж авах, биднийг дүгнэх, цэгнэх ингээд ийм үйл ажиллагаанд оролцохоор хүрэлцэн ирсэн хүүхдүүдтэй маш их баярлалаа. Бүгдэнд нь сурлагын өндөр амжилт хүсье өрөөё. Үндэсний үйлдвэрлэгч салбартаа тэргүүлэгч чиглэл компани үүсэн байгуулагдсны түүхт 35 жилийн ойн хүрээнд нийгмийн хариуцлагын томоохон ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд хүүхэд залуусын мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх, үйлдвэрлэлийн салбарын үн цэн, ач холбогдлыг таниулах зорилготой мэргэжил бүхэн сайхан хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Чиглэл компани үүсэн байгуулагч ерөнхий захирал Монгол улсын аж үйлдвэрийн говьяат ажилтан Бумцэнд сурагчдтай мэргэжил бүхэн сайхан сэдвээр чөлөөт уулзалт ярилцлага өрнүүлж, өөрийн амьдралын туршлага, мэргэжлээд хэрхэн зөв сонгосон тухай түүх, үйлдвэрлэлийн салбарын үн цэн болон ирээдүйн чиг хандлагын талаар үнэтэй зөвлөгөө өглөө. Би яг тав хүн шиг 16 настай хүүхэд байхдаа Өөрөнгөө аймгийн Төвийн 10 жилийн сургууль төгсөөд 8 дугаар анги төгсөөд Улаанбаатар хотын төрийн худалдааны техникумгийн тоног төхөөрөмжийн механикийн анги өнөөдрийн худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд 16 настай хүүхэд орж ирсэн. Түүхэн санаж байна. Тэгэхээр миний үеэр бол Өөрөнгөө аймаг үлдээсэн байгуул Толон цэргийн цэгмэд гэж хүний хамгийн бага хүү миний 4 настай үеийн зураг. Яагаад энэ тухай ярих гэдэг нэг үл ээж аваас бүгдээрээ ухшилтай уурлуудаасаа хөв жолгомжлогдож төрсэн ийм хүмүүс бүгдээрээ ээж аав өвөө эмээгээ дарсан санаж байнга ухамсарлаж явах ийм учиртай байдаг. Миний 7 дугаар ангийн хүүхдийн зураг байна. Яагаад энэ зураг нэвтрүүлгийг үзүүлэх гэдэг нэг үл зөвхөн нэг жирийн 7 дугаар 8 дугаар анги төгссөн хүүхэд тэдгээс өдий болтол ажил мэргэжлийнхаа замыг тууштай солилгүйгээр ажилсны хүчинд өнөөдрийн их бүтээн байгуулалтыг хийжээ. Худалдааны техникумын тоног төхөөрөмжийн механикийн анги гэж хөрөх засдаг, гэр ахуйн захиргааны хэрэгэл засдаг ийм мэргэжилтэй болсон. Энэ сайхан мэргэжлийнхэн буянгаар энэ компаниг үүсгэн байгуулгаад өдөө зэрэгтэй ажиллаж байна. Тэгэхээр манай компани хийдэг ажил юу гэхээр та бүхний хамгийн сайн мэдэх, та бүхний сургуулийн галдахуун дайдаг тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг компани. За энэ бол манай компани анхны автомашин, ийм машин байдаг байсан. Та хэд бараг мэдэхгүй байхад та нараас өмнө байдаг байсан. Бидний сууж байгаа байшингийн байрны энэ хашаа маань энэ байна. Энэ хашаанд анхныхаа хөрөх засварыг хийжсэн. Тэр саяны харагдсан модон байшинд анхны хөрөх засварыг хийжсэн үе бол 1994 он. 94 оны түүх энэ зурганд харагдчихэ. Манай хүүхдүүдийн зураг байна. Одоо та бүхэн яг энэ байшингийн суурин дээр юу байсан бэ гэдгийг одоо харж байна. Тэр манай гэр байсан. Тэр нохоо манай ам бүл байлаа. За энд ингээ манай анхны одоо засвар үйлчлэгээ хийж явах үеийн манай хашаагаар дүүрэн ийм хуучин төмрүүд байдаг байсан. Тоног төхөөрөмж хуучин юмнууд. Энийгээ сэргээн засварлаж хэрэгэлдэг байлаа. Тэр үе зах зээлийн нийгэм эхэлсэн. Гаднаас ямар нэгэн тоног төхөөрөмжүүд орж ирдэггүй. Өнөөдрийн энэтэй адилхан тийм их элбэг дэлбэг юм ерөөсөө байдгүй байсан үеуд шүү. Мэргэжил бүхэн сайхан гэж манай компанид ойролцоогоор нэг 17-8 мэргэжлийн ажилчид байна. 20-од мэргэжлийн ажилчид байна.
хамгийн анхдагч мэргэжлийн ажилч нь хэн бэ? За хэлдэ юу бол манай хүүхдүүд ээ. За асуурч яг үнэн. Хөрөх засдаг засварчин энэ тоног төхөөрөмжийг засдаг халуун тогоо плетлийг хөрөгчийг засдаг ийм засварчин хэрэгтэй болох нэ. Хамгийн чухал. Дараа нь автоматикийн засварчин болох нэ. Дараа нь яг л гагнуурчин энэ зэвэрдэггүй ган гэдэг энэ чухал эдлэлийг гагнадаг гагнуурчин маш их чухал байх нэ. Дараа нь түүнийг эсгүүрээр эсгдэг хүн бас байх нэ. Түүний гагнсан бол одоо зүлгэж өрөөд нуглаад зүлгээд бүтээгдэхүүн болгодог бас мэргэжил байна. Түүний зургийн зурдаг бас мэргэжилтэй инженер байна. Зургийн зурдаг те. Ингэж зурна, ингэж хийн шүү, ингэж хэрчэн шүү гэж бүх зургийн зурдаг. Тэгээд зурсан зургийнхаа дагуу бүх үйлчлэгийг нь лазераар ингэж зүсдэг бас нэг мэргэжилтэй хүн байна. Олон мэргэжил байгаа. За тэгээд тооцоог нь боддог нэгтлэн байх нь. Сэлбэг мэлбэрийн хадгалдаг, түгээдэг нярав байх нь. Няравт нь таарсан тусалдаг, туслах ажилтан байх нь. Тийм үү? Өөр ямар мэргэжил ямар байх хэрэгтэй вэ цаашаа? Тухайн бараг хөргөжлөг, ачдаг, суурлуулдаг, монтажладаг ийм хүмүүс хэрэгтэй байх нь. Тэгээд багийг удирддаг цэг тасгийн дарга мэргэжтэй болсон хүчингүүд компьютерийн дээд зэргийн мэргэжлэгтэй ийм ажилтнууд бас хэрэгтэй болох нэ. Ийм олон мэргэжлэр манай компани бүтэж ажилладаг байх нэ шүү. Энэ бол Монгол Улсын ерөнхийлөгчөөс Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан гэсэн эрхэм хүндэт цол хүртэж зураг төрийн ордонд болж ирсэн. Одоогоос 3 жилийн өмнө, бараг 4 жилийн өмнө болсон баха. Ийм сайхан зураг байна. Энэ төрхийн төлд ийм их бүтээхийн тулд тасралтгүй, мэргэжлээ сонгохгүй, тууштай явж ирсний л үр дүн. Тэрнээс би энд ингээл нэг тоо бодоод байжснаа энэ тоо дэмээ юм байна. Одоо зураг зурнаа гэл те. Зураг зуржсаа энэ юусэн би энэ тамирчин болно гэл. Ингээд яваад байвал ерөөсөө үр дүн төрөхгүй. Ямарваа нэг юмд туйлбартай байнга чигээрэл явах хэрэгтэй гэж байгаа байхгүй. Манай ээж хэлдэг байсан. Тугалган жал шамтрахтай амархан байдгийн, туйлбаргүй хүн буцахтай амархан байдгийн. За энтэй холбогдоод надад асуух юм байна. За мэргэжлээ сонгоцсон хүүхд байна уу? За миний хүүхд ямар сонгоцсон? Нэг ямар сонгоцсон? Сэтгэл зүйч болно. Сэтгэл зүйч ямар гоё мэргэж сонгоцсон? Шүднэмж. Болж чинь та шүднэмж. Загвар зүтэн 3 хүүхд асуулаа штэ. Сэтгэл зүйч, шүднэмж, загвар зохион бүтээгч. Дандаа гоё мэргэжлүүд. За банд нар. За ямар мэргэжтэй болох вэ? Юуны инженер болох вэ? Барилгын инженер. За өнөөдөр монголчууд бүгдээрээ барилгаа өөрсдөө барьж чадж байгаа. Барилгын инженер болно гэж байна. Өнөөдөр инженерийн сургуульд орох оюутан олдохгүй болчиход байгаа шүү. Ягаад гэвэл тоо бодож чадахгүй. Биеиндээ сураагүй. Тэгэхэд манай гэр хоолны хүүхдүүд 3 хүүхдийн дотор 3 инженерийн сургуульд орно гэж гоё байцтай хэлж байна. За тэгвэл бид нар өнөөдөр инженерүүдэд бэлдэж олон инженерүүдийн дотор сууж штэ. Ирээдүйн Монгол Улсын гавьяат барилгачин сууж явах юм үгүйсэхгүй. Ирээдүйн одоо хамгийн дэлхийн алдартай хувцас загвар зохион бүтээгч болох нь шүү дээ хүү ахын. Яад мэдхий тий? Бурхан багшийн сургаал байгаа. Та нар сонссон баг. Нэгдүгээр яг эрдэм номтой болно шүү. Хоёрдугаар сурсан эдмэн улс их орондоо юм бүтээдэг болно. Энэ хоёр бүрдчих юм бол танд аз жаргал ард нь өөрөө. Тэгээд мэргэжлэрийн тууштай уухгүй суралцаад байх юм бол бүгдээрээ амжилтанд хүрнэ. Та бид зорилгоо тодорхойлчих юм бол хандах зүг өөрөө тогтнол гэсэн үг. За хүүхдүүдээ. За ингээд та бүхэнд сургуулийн амжилттай төгсөөд улс их орондоо ихэн бүтээх, мэргэжлийн зөв сонгоод ээж аавынхаа үгэн цайн ороод бүтээч хүүхдүүд болоод их том иргэд болоосай гэж хүсэвэрээ. Баярлалаа. Мэргэжил бүхэн сайхан нэвтрүүлгийн оролцогч зурагчид 4 багт хуваагдан компани зүгээс үйлдвэртэй танилцах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авснаар чиглэл компани Дэнжин мянга салбарт байрлах нэржийн хийцийн захиалгат үйлдвэрлэл, худалдаа, засвар үйлчилгээний үйл ажиллагаа,
баялаг бүтээх үйлдвэрийн бодит үйл явцтай биечлэн танилцж хамтдаа бүтээлсэн 35 жилийн үзэсгэлэнгээр аялж компани түүхэн замнал хөгжил дэвшлийг харуулсан ховор нандин гэрэл зургууд болон байгууллагын үйл ажиллагааны тухай нэвтрүүлгийг үзэж сонирхсон юм. Сурагчдад тус үйлдвэрийн лазерын үйлдвэрлэлийн хэсэг ихээхэн таалагдж байлаа. Үйлдвэрийнхэн хүүхдүүдэд ангийн лого болон зураг сонгуулан лазераар бичиж дурсгал болгон хадгалууллаа. Энэ дотор юу вэ нөхөр бидний хамгийн сайн одоо мэддэг нөгөө бид хэд нөгөө стандарт ус ховонцор сав гэж ярьж байгаа тийм ховонцор сарны хор хөнөөл гээл бидний сууцаагаадаа бүгд ховонцор савнд байна гэдэг. Манай компани аль болохоор энэ стандарт ус ховонцор савны хэрэглээг татгалзъя. Өөрсдөө үнэтэй хүрэлцэхэд ганц сав үйлдвэрлэе гэж байгаа. Тэгээд бидний үйлдвэрлэж байгаа сав энэ. За энэ яадаг сав гэхээр одоо бидний хэлдгээр ярьдгаар яг хүү. Бидний усны лаз гэрт байдаг те гэрийнхээ хаяан тавьчихдаг ингээд энэ маань ингээд ийм ганц саваар хийж байгаа бид нар ингээд. Тэг яах ёстой вэ гэхээр аль болохоор одоо ховонцор савыг ашиглахгүй хэрэглэхгүй юмсаа энэ дотор хийсэн ус хүнсний бүтээтгэн ямар нэгэн физик химийн шин чанар байхгүй. Өөрөөр хэлбэл хийсэн усанд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй гэсэн. Тэгэхээр энийг хийдэг залуучууд манай үйлдвэрт байдаг бахан энийг гагандаг залуучууд байна. Тэгээд энд одоо бид нэг авчих юм бол насан туршаа хэрэглээ үе дамжиж хэрэглэнэ ийм. Тэгэхээр аль болохоор ховонцор савнаас татгалзаж эрүүл мэндэд хөрөнгө оруулъя гэж бид нар ярьж байгаа. Тэгээ ийм нэг шинээр хийдэг зохион бүтээдэг ах эгч нар нь энэ компанид ажилладаг байна. Нийтийн хоолны нөгөө зэвэрлэгөө гангаар хийдэг, тийм тоног төхөөрөмжүүд хийдэг. Та нар өөрсдөө сонирхдаг бол бас энд бас ингээд ирээдүйд ажиллах гэсэн бас айгүй зүгээр даавал дээд сургууль гэж захаар ийм нэг яг үйлдвэрлэл явуулж байгаа юм. Өөрсдөө гарын урд дүүтэй хүмүүс бол энд суралцаад яваад ингээд зуны амралтаараа ч гэсэн дадлаг хийж болно. Янз бүрийн байдлаар тиймэрхүү байдлаар хүний амьдралын ямар нэгэн эхэллээ тавьж болохоор тийм газар байхгүй. Энэ ингээд төмрийг яг нугалдаг одоо яг ямар хэмжээтэй нугалах вэ яах вэ хөө хэмжээгээр нь градустай 90 градустай бүр илүү нугалах бүр нам нугалах энэ төр тийм машинууд байна. Одоо хуйлсан юм гэхэд энэ байна. Одоо энийг ингэж хуйлж болно, бүр тэгсэлж болно, эндүүдж болно. Тийм маягтай. Дараагийн бидний хэрэгжилж байгаа ярьж байгаа юм бол энэ нэг хеликобактер гэж мэдэх үү? Мэднэ. Тэгвэл хеликобактер чинь дутуу угаасан аяг тавгнаас улбаалагдаж байгаа. Ариутгатаагүй. Тэгээ манай компани тэр аяг тавгийг ариутгадаг ийм тоног төхөөрөмжөд үйлдвэрлэж байгаа. За тэгээ миний хийдэг юм бол ариутгагч гээд энийг хийдэг байгаа. Энэ ариутгагч нь болохоор зэрэг хеликобактерээр одоо нөгөө нийтийн хоолны газар маш чухал. Ягаад гэвэл нөгөө хоол ундаа идчихэд нөгөө аяг шанганда одоо дутуу угаах ч юм уу те гүйцэд угаалаа гэхэд одоо нөгөө бактери хеликобактер эдрийг устгаж чадахгүй. Нөгөө хеликобактер ч ам дамжиж одоо халдвар төвчин байхгүй. Тэгэхээр тэрийг нөгөө каварцсан гэрлээрээ хүчтэй каварцсан гэрлээрээ энийг тааруулж аяг тавнууд сав суулгаа энэгээр ариутгадаг байгаа. Өөрөөр хэлбэл танай гал тогоон дотор ийм тоног төхөөрөмжүүдтэй ариутгадаг ийм гал тоног төхөөрөмжүүдийг эс аяг тавгаар гаргаж ирж хоол хийж байгаа газруудаас болж игэл хоолоо сонгоод идэхийг бас хүсэх хэрэгтэй. За хүүхдүүдээ энд нөгөө төмрийг яг ингээд торох шиг хэрчдэг хэсгүүд байна. Одоо тэнд бүгдээр ингээд түшин. Энэ манай CNC лазер машин байгаа. Ерөнхийдөө бол энэ дээр бол нэрчийн хийц болон ерөнхийдөө төмөр эднэрийг зүсдэг байхгүй юу? Наа туулсан материал гэсэн үг. А манайх болохоор төмрөөр юм идэг болох нэржил юм идэг болохоор ерөнхийдөө эднийг ажилуулна гэсэн үг. За одоо би энэ дээр жоох нэг юм зүсэд харуулчихъя. Энд юу хийж байна вэ? Энэ юу байна хүүхдүүдээ? Угаалтар байгаа ч тийм. Одоо манай гуанзанд та бүхний гуанзанд байдаг угаалтарыг энэ хөрхөн хүү үйлдвэрлэж байна. Сэргээ салгадаад ирээд эдгэн онж байгаа. Манай компанид ажиллаж байгаа сэргч авчаа хөөдөрсөн.
Би энд компанид 17 настайгаас эхэлж ажиллаж байсан. Тэгээд сая 18 нас хүрээд сая хавар цэрэгт яваад тэгээд буцаж халагдаж ирээд дахиад ажилд орсон. Одоо тэгээд энэ компанид гагнур чангаараа орж байгаа. Одоо миний хийж байгаа зүйл одоо ингээд угаалтуур тэгээд зөндөө юм хийж байгаа. За энд ингээд нэг ус өөдөг юм одоо бидний зөв хэрэгдэний савч юм байна. Хоо толгон байдаг энийг мэдж яана хүмүүстэй. Энэ яадаг үлээ? Бүгд хоодыг ингээд танаас нь хоорцоод хөнгөж өгдөг байхгүй. Энэ дотор тогооч болох сонирхолтой юм байна уу? За энэ ах нар нь энийг ингээд гаргаж хараад тэр усан савнуудыг. Энэ болохоор зэрэг юу? Зонт гэнүүд байна. Зонт одоо энэ нөгөө хоол унд хийхээр уурын сордсон шүү дээ дэшигээ. Тэгээд том нөгөө гуанз ресторануудад энэ дээдлэлтэн тавьж аваад уур сордог. За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Манай энэ хоёр давхрын дэлгүүр дандаа нэг хөрөх төхөөрөмжүүд байдаг байгаа. Одоо энэ одоо дэлгүүрүүд байдаг нөгөө ундаа ус те сүү тараг гэдэг байдаг штэ. Нэг хаалгатай, хоёр хаалгатай, гурван хаалгатай гэд олон төрөл байдаг байгаа. Нийтээ олонд хэрэгэлдэг дээд тал нь ширээ болоод доод толнуудыг хаалгатай хөргөр болчтой. Тогооч нар эндээ нөгөө махаа гिचгээд дээрээ бэлтгэдэг. За энэ бол манай холгоор дээжнээ хөргөч гэж ярьдаг байгаа. Өөрөөр хэлбэл гуанц нэг хоолныхаа дээжийг авдаг байхгүй юу. Тэгэхээр 72 цаг хадгалдаг. Танай сургууль нэг 3 төрлийн хоол хийдэг бол өдөрт 3 шилтэй хоол ишээ хийн. Тэр нь яг нэг 72 цаг болж ич устгагддаг байхгүй юу. Яг хадгалж байгаа юм бэхээс өөрөөр хэлбэл ян занзын нөгөө вирус гиз гүзээ өвдөх юм бол те эний чинь шинжилдэг байхгүй. Эндээс чинь та ийм хоол өгөөл энээсээ боллогж гарч ирдэг байхгүй. Тийм зорилттой манай дээжнээ хөргөчгээд хоёр хаалгатай, нэг хаалгатай ийм жижиг 50 70 гэд хэмжээгээр байдаг байхгүй юу? За энэ дотор манай компани хоног төхөөрөмжийн дэлгүүр байна. Энэ дотор энэ юу вэ? Энэ бууцны жигнүр. Тааны хэдэн бууц будаа модааг энэ дотор жигнэдэг. Шибодтой та хэд одоо бүгд ийм та гуанзангуудад ийм жигнүр байгаа. Тий. За одоо энэ сүүний машин те цэцгээ зөгтөг. Энэ дотор юу байна? Гурил зуурдаг машин байна. Гурил зуурагчуд. Энэ том жигнөр байж та танаа хардаа. Өстэй гацтэй тий. Гурил зуурдаг машинууд байна. Энэгээр бууцныхаа бүлгийн зураг амар юм. Одоо нэг талх нарын бааны гурилууд энийг зурж байна. Хэрсэн үрлийнхээ энийг зурж байгаа. Энэ чиглэл компани өдөө 35 жилийн түүх. Тэгээд их гоё компани байна. Тэгээд дотроо 17 мэргэжлийн юутай гэсэн. Тэгээд сая давхар алгоноор танилцаад энэ хайрлын тавг барьж яваад энэ их гоё хайрлын тавг байна. Тэгээд бүгдээрээ гоё ганц эвэрдэггүй материалаар хийгдсэн байт юм байна. Сая их л юм үзлээ дээ. Тэгээд мэргэжил бүхэн сайхан шүү дээ. Тоогоож магааж алгаа шүү дээ. Тоогоож хийгээл. Өнөөдрийн зохиол байгаас хүмүүстэй хандаж ихэд баярлалаа гэж хэлээ. Ийм гоё мэргэжлэхгүй сайхан гэсэн 35 жилийн түүхтэй чиглэл компанид урьж ингээд танилцуулга хийж аваад маш их баярлалаа. Маш их таалагдсан. Ерөөсөө ийм байна гэж бодоогүй их зүйл сурж авсан. Чиглэл гэдэг компани яг юу дотор нь яг юу байдгийг мэдэхгүй ч гэсэн бүр ингээд дотор нь орж ирээ зөндөө танилцаад маш гоё наа. Тэгээ энэ бас айгүй сонирхолтой санагдсан. Ингээд энэ дээр юм сийлж байгаа нь маш сонирхолтой байсан. Тэр үнэхээр гоё байсан. Компьютероор ингэж шивээд лазераар ингэж төмөрөндөө би чиглэл компанигт ийм алга салбартай гэж одоогүй айгүй том өвгцэн салбар байлээ. Тэгээд ажилчтай маш их дэмждэг юм байлээ. Тэр нь айгүй гоё санагдсан. Тэгээд бид бас тараад ирж байхад бас өдийн цайтай гэсэн. Тэр нь бас айгүй гоё байсан. Чиглэл компани үйл ажиллагаатай танилцсан дууслаа. Та бүхэн тодорхой хэмжээний өнөөдөр шинэ салбар, шинэ ажил мэргэжлийн баримжаатай
тодорхой хэмжээний бас мэдээллийг авсан байх гэж бодож байна. Хүүхдүүд сэтгэл ямар байсан бэ? За ингээд манай хэд мэдэж авсан сурсан юм аа. Бос хүүхдүүдтэй, аав ээжтэй, ах эгчтэй бас танилцуулаарай гэж бас хүсэж байна. Баярлалаа хүүхдүүдээ. Бид та бүхэндээ мэргэжил бүхэн сайхан сурал нэвтрүүлгийн анхны дугаарыг хүргэлээ. Манай нэвтрүүлэгтээ хамтран ажилласан үндэсний үйлдвэрлэгч, салбартаа тэргүүлэгч чиглэл компани хамт олон болон Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 39 дугаар сургуулийн 9 дугаар ангийн сурагчдаа талархлаа. Мэргэжил бол хүний амьдралын зам мөр, ирээдүйн зорилго, нийгэмд оруулах хувь нэмэр юм. Хүн бүр өөрийн сонирхол, авьяас чадварт тохирсон мэргэжлийг эзэмшиж хөдөлмөрөөрөө амьдралаа бүтээдэг. Мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь хүн өөрийн дуртай ажлыг хийж хөдөлмөрийн үр дүнгээ харах байдаг. Ямар ч мэргэжлийг ялгалгүй хүндэтгэж хөдөлмөр бүхнийг эрхэмлэх хэрэгтэй. Учир нь мэргэжил бүхэн сайхан.